Сайн уу? Хичээл хэлчлээ. Амралтын өдөр тухтай юу? Амралтын өдөр. За марсан сайгаа авч. Амралтын ясраа нөгөө жилдээ 2 үлддэг цомоотойгоо нэг удаа болцоонд өрөөд. Одоо ингээ 3 болж байна. Одоо ингээ жилдээ 3 дахь уулзах чинь ажил их өнөө цом уу? Ер нь их байна. Энэ жил бол харьцангуй юу гэх юм. Өөртөө дааж давхгүй амир их юм хийчээ тэгээд тэрнийхэн горыг амсаа яаж байна. Улсын хөтөлбөрийн 6 давхар Majestic номын дэлгүүрээс ээлжид нэгэн болцоогоо ихж байна. Энэ удаагийн болцооны жүгчин бол Nepco Kids компани захирал Цолмон. За бас номын зохиогч. Аха. Цомоо номтойгоо ирсэн үү? Номоо марцсан байна. За. Одоо Majestic-ийн хэсэг танаа номнууд аль хэсгээр байд юм бэ? Манайх номын дэлгүүрүүдээр ер нь номнуудаа тавихгүй байгаа. Биднээс Nepco-гийн номнуудлын нэг байгаа. Энэ хавьд ер нь гэдэг юм дээр байхгүй юу? Тийм, биднээс бүх номын дэлгүүрүүдээс номнуудаа татаавцсан. Дэлгүүрээр зархлаар нөгөө дэлгүүрийн хүмүүс яг тэр зохиолчийн өөрийнх нь одоо тэр нэг дарах гэдэг санаа моноог тайлбарлаж байгаа байдал гэдэг ч юм уу тийм ингээд яг нөх хэрэглэгчид зөвлөлт тайлбарыг өгч чадахгүй нэг гэж байна. Тийм. Зохиолч ер нь бол за нэг 50% фантази оруулаад 50% хүүхдүүдэд нэг юм сурах гэдэг шүү дээ. Одоо нэг юм тэрэн дээр магадгүй мэрэгчсэн хөдөлгөгчд байхгүй гэж үзэж байна. Тийм. Америкт бол Barnes & Noble дээр хүүхдийн тасаг дээр илүү олон тайлбарладаг хүмүүс ээ. Тэгээд өөрснөө уншиж өгж байгаа хүүхдүүдтэйгээ ярилцж байгаа бүр ингээд тэр нь бүр ингээд entertainment бүрийн зарах урлагийн бүр нэг амар гоё юм хэсэгтэй байдаг. Тэгэхэд зарах бүр урлаг болтлоо хөвч байдаг. Тийм. Танаа нөгөө 52 7-гийн номын мангас гэ тэ. Аха. Тэрийг сүүлийн үед ажиглалаа л да. 3-аас 18 настай хүүхд болгон зориулсан 52 7-гийн хөтөлбөрүүд байна гэж ойлгоод байгаа. Зөв үү? Тийм, ер нь бол хүүхэд ингээд өсөхдөө одоо 3-аас 18 нас хүртлээр 7 хоног болгоныг ном уншаад яа. Одоо ерөөсөө хэдүүлээ ингэж ингээд амар гоё номнууд гаргаж байгаа. Гаргаад энэ хамгийн гол проблем нь яаж гэхэлэр хүүхдэд дадал суугааг нөхцөл биднээс 7 хоног болгон тэр хүүхдүүд ингээд ном тайлбарлаж зарна гэдэг бол хэцүү байхгүй. Тэр хүүхдүүд ном одоо нэг асуудал шүү дээ. Өнгөрсөн жил PISA-гийн судалгаа авсан те. Тэрний өмнөхийн өмнөх жил одоо 3 жилийн өмнө биднээс өөрснөө бас судалгаа хийсэн. Маш сайн уншдаг юм хүүхдүүд ерөөсөө. Тэгвэл гол нь уншаад ойлгож өгнө хүүхдлэр байхгүй болчихсон. Тэр ч уусаа нэг тийм гол зовлон л та. Ягаад тэгж яана гэхээр нөгөө би ойлгохдоо биднэрт нөгөө багасаас хөвшил сугаагүй бол тэрийг бол 1000 оролдоод аяг хэцүү байхгүй. Хичээлд одоо ингээд орно ш 7 настай 6 настай сургуультай орлоо. Оронгууд нь ингээд за энэ чиний номнууд ч гэдэг нөгөө сурахчгууд аяг хөвж штэ тий. Номны хамгийн анхны одоо танилцж байгаа ном тэр сурахчгууд жоохон царамуутай байдаг. Одоо бус зураачаад юугод бол тэрхээ альбан болчих. Альбаны анх авч байгаа санхүүгүй маягтайгаар хийгээд. Тэгээд тэр чинь ингээд нэг юм ял болгож даалгавар болгоод өгч штэ. Тэгэхээр хэцүү байгаа даахгүй. Тэрнээс өмнө хичээлд орохоос өмнө биднес 3 наснаас эхлүүлж байгаа шалтгаан тэр байхгүй. Хичээлд орохоос өмнө тэр хүүхдүүд маань юу ач марах. Ном гэдгийг амар гоё гэд ингээд бодчих марах. Ер нь жоохон нойр муутай тэгэл шүн ер нь унтдаггүй тэгээд өглөө нь хурал муралтай болчвол тэгээ шууд кофе уугаад. Тий, кофегаар хүчээр босгоод явчихж байгаа. Тэнгүүд тэр нь яг хоо тэгээд жоохон ядарч байгаа л байлгүй дээ тэгээд одоо даралтны асуудалтай. Энэ талын өвдөд бөөр өвдөд даралт өвдсөн чинь хөгшүүн шиг гэл энийг. Би одоо цомтой юм ярих гэхээр шөнийн 2 цагт л ээж идэг хүн шүү дээ. Тэгээд гайхаад байсан чинь хүний гайхах хоо бас өөрийгөө гайх гэж бас өөртөө яг юу юм бэлээ яг нөгөө одоо ингээд би бол ном зам илүү бичгээсээ илүү төслүүд эцэгцэлж ингэж бичих ажлуудаа шүнэдэг. Дандаа шүнэхгүй бол өдөр чинь дандаа уулзалт муулзал хүмүүстэйгээ одоо нэг менежментийн ажлууд нэлээд их явна. Тэгээ яг төвлөрч цуна гэж байхгүй шүү дээ. Өдөр бол тэгэл ажилд харах эсвэл одоо хагас хамт санд ч юм уу нэг кофе шоп зогч юм уу те эсвэл ер нь шөнөөр тэгэл бодох юмнуудаа бол дандаа шөнөөр бодож байгаа л утас нэрээд нэлээд тэмдэглэж байгаа. Тэгэл унтдаг. Тэгээд харин шүнвч болгонд байгаад байт юм шүү дээ. Ярин цомтой. Тэгээд яг номны төрлийн хүмүүс рүү шүн бичсэн илүү баг хариу хурд авах магадaltaй. Баг тийм багтай. Nepco гингүүд амар олон жил болсон. Гэтэл Nepco Kids гингүүд нөгөө амар олон жил болсон гэдгээр нь бас хүлээж аваад байдаг. Яг үнэндээ ингээ бодоод үзэхээр бас залуухан компанитай Nepco Kids гэлдэг тийм. Яг манад бол нөгөө нэг амар олон жил болсон хүмүүс бол байгаа. Гэхдээ манайх бол байгуулагдаад ерөөсөө хэдхэн жил болж байгаа 6 жил.
6 жилийн хугацаанд бас том төслүүд хийгээд амжиж явах шиг байна. Нөгөө чимээтэй номын сан за одоо энэ хийж байгаа төсөл гээ те 1000 ном гэдэг чинь бас их ажил үстэй. Тий, тэр бол яг сүүлийн 1 жилийн дотор л одоо хийж байгаа ажил. Одоо 1000 ном гэхлээр хүмүүс нэг 1000 ширхэг ном хийх гэдэг нь гэж бодоод 1000 төрлийн ном гаргаж байгаа байхгүй. Гэхдээ тэрний хамгийн хэцүү одоо биднээс өөрснөө realize хийгээгүй одоо бодоогүй нэг асуудал гарч ирж байгаа нь юу гэхээр ном болгон дээр биднээс гарын авлага хийж байгаа. Энэ номын учиртай хүүхдээ ингэж уншиж өгөхөөс өмнө ингэж сэтэлж байлаа унших та ингэ нэгээд тэрийг багангийн багш хийгээд манай хэд зохиолчтойгоо ярьж сайжруулад дээрсэн сэтгэл зүйчээр ороод тэгээд манай ерөнхий редактор тэрийг хинж гаргаж байгаа юм. Тэр нь ном хийхээсээ илүү цаг аваад байна. Ажиллагаа ихтэй болох чинь. Гэхдээ тэгж ном болгон дээрээ одоо 1000 төрлийн ном гаргаж байгаа 1000 гарын авлага хийснээрээ биднээс нөгөө хэрэглэгчээ улам ном дурдлуулах тийм одоо юу гэдгийг энэ номны яг цаад мессеж нь юу өгөх гээд байгаа гэдгийг ээж аваад аягүй сайн. Биднээс давхар ээж аваад бас ингээд ном унших аргыг зааж өгöd байгаа гэх юм уу. Манай аав ээж нарын үед буруу гэж бас болохгүй болчиход. Яг тэгэхээр нөхдүүд тийм одоо жишээ нь ингээд биднээсийн үед ч үүдэн биднээс залуу бүр нэг 20 мөртөө байх үедээ аимшиг юмтлуу ингээд хүүхдэд чирээд орсон баг. Тэгээд ном авах байтгаа тэр чинь талхан авах нь чухал байсан үе байхгүй. Одоо бол боломжтой болчихсон. Тэгээ биднээс өөрснөө ном уншиж үсээгүй. Тэгээ хүүхдүүдэд хэцэхүүд юмаа зориулъя гэдэг. Гэхдээ бас нэг одоо гашуу үнэн байгаа л бас байх үедээ энэ нэг сайн зүйл дээр нэг сайн зүйлийн бас нөгөө талд бас хэтрүүлэх ч юм уу сөрөг зүйлс бас байх вэ гэж хит хүчилсэн. Тий, тэрэн дээр ингээд яг хуу гэхдээ цөөхөн тэр нь бас нэг тиймэрхүү амир одоо маниак юм уу те цэхүүд байгаад байна. Гэхдээ тэр бол цөөхөн тэгээд харцангуй одооны хүмүүс бас мэдээ сайтай байдаг болохоор тэрний эсрэг өөрийгөө тунгаад харуулах юм хийхдээ бас сайн мэдээлэл авдаг те энийг энэ төрлийн дэргэлтийг ингэж нэрлэдэг шүү ээж гэх өдөөс нь тэгдэг хүмүүс бас байгаа даа. Тий, тэрийг бол айгуу сайн илэрхийлж чаддаг болоод байгаа одоо үе хүмүүс миний анзаарч байгаа. Өглөөхөн би хөдөөний салбарт багштай холбогдоод юм яриад ажилладаг. Тэгэхэд багш нь хүүхдүүдтэйгээ нэг муудалцсан жишээ ярьж байгаа юм. Тэгсэн чинь багшаа та биднийг тэнэг гэж бодоо юу гэж өдөөс хэлж байна гэж. Харин айгуу ухаантай яг ийм үндслэлтэй аргумент гаргаад ингээд хэлчихлээр чи ээж аваад багш нар ер нь ингээд чимэг болоо заацаа гэж өнгөрч байгаа байхгүй. Биднээс тэгээд Loud Library гэж нэрлээд одоо чимээтэй номын сан гэж нэрлээд байгаа шалтгаан ч ерөөсөө тэр ихгүй. Хүүхдүүд өөрсдөө илэрхийл. Одоо Loud гэдэг нь чанга ойрлж ашиглаж болно. Нөгөө талдаа өөрийгөө илэрхийл ингээд хүчтэй бай гэсэн юм хэлэх гэдэг. Цамаа хүүхдтэй л. Болно даа гэж ойр идэнжилтэй. Би яагаад ингэж хэлж байгаа юм тэгэхээр номын салбар руу ялангуяа хүүхдийн номын салбар руу орж ирж байгаа залуучуудыг харахаар хүүхдэд нь байхгүй байгаа номыг бий болгохын тулд дээрэс нь гадаадад тодорхой сурж байхдаа ажиллаж байхдаа тэнд тийм хөвшил суучаад иртэл энэ дэртэл хүүхдтэй өгөх ном байхгүй учраас хийж эхэлсэн гэсэн ийм тайлбарт хэлдэг л дээ. Тий. Яг хоо би бол юу шүү. Одоо апчсан. Нэг юм хэлэх гэдэг. Би бол одоо яг ийм номын төрлийн хүн гэж өөрийгөө нэрлэхгүй. Агуу номын хүмүүс зөндөө байна. Монголоор дүүрэн байна. Би бол номны бизнес хийхэд ингэх хэрэгтэй гэдэг дүрмүүд байна, юмнууд байна. Тэрнийхэн дагуу л одоо аваад явж байгаа. Яг ном буюу одоо production талаа болохоор манай хүн хариуцаад явж байгаа. Манай хүн болохоор угаасаа л яг номын хүн байгууллагт бол тий. Одоо хэвлэлийн мэдээний гэдэг юм уу энэс бол хамгийн хүчтэй тэр орчуулагч. Ер нь орчуулагч аягүй хэцүү. Редакторууд бас сайн редакторууд ер нь аягүй хэцүү байдаг. Тэгээд энийгээ л ерөөсөө маш сайн хадгалж авч явж байгаа юм л одоо тэр компани бий болгочих. Тэрнээс тэр офис барилга байшин бол яг бизнесийн хувьд бол ерөөсөө сонирмш болсон. 1000 ном дэр хэд чинь 1000 төрлийн ном гарч байна. Нэг 1000%, 1 сая ном 1 жилийн дотор хийж байна гэдэг чинь өдөрт 3 ном гарч байна. Энэ бол солирлохгүй. Надад ч ярин биэр худлаа ярьж байгаа одоо гэж бодсон шүү дээ. Өдөрт 3 номыг ямар ч боломжгүй шүү дээ. Өдөрт 3 ном гэдэг нь одоо за юу гэдэг юм биднес өмнө хийсэн байсан нэг номнууд байна. Тэднээсээс 1000 номд орж байгаа тодорхой. Гэхдээ ер нь бол ингэж 8-9 номыг орчуулад тэрийгээ ингээд нэг дор хэвлэлт нөгөөл ингээд явж штэ тэ. Тэр нь тэр 7 хоногтой болдог ч юм уу тэ. Дараагийн 7 хоногт нэг 10 ном гардаг ч юм уу ингээд явж байгаа.
Тэрнээс яг өглөө босоод за өнөөдөр нэг ном зохиоё орчуулъя гэж тэгэл ингэж байгаа юм биш л те. Цаамаа 1000 ном хийгээд эхэллээ. Манай номнууд орох боломжтой болов гэсэн юм үзэхэр ихэндээ харж агаад сүүл рүүгээ за ийм нэг агуулгатай, ийм концепттэй юм байна гэж нэг ойлгож эхэлсэн юм шиг санагдсан. Тий. Яг гоо би тэр найзуудтай бас хэлэхэд одоо паблишерууд тэ энэ хүмүүстэй хэлэхэд бол яг энийг би анхандаа ингээ хийхэд намайг тоохгүй байсан. Оролцохгүй гэдээ өөрснөө хэлжсэн. За Монгол хүүхдийн заавал унших ёстой 1000 ном гэж нэрлэхлээр энэ бас утга учиргүй болчих готой тий. Ажилласан гэж А байна. нөгөө талаа би тэрийг тодорхойлох тийм мундаг хүн биш. Оксфордын ном 70% байгаа. Тэгэхээр миний бодлоор энэ дээр хүмүүс нэг тэгэл одоо дандаа цалмангийн зохиосон 1000 ном гэдэг бол солиорлохгүй. Тэгэхээр Оксфордын ном дээр бол хүмүүс нэг наа чи мяа ном байна те. Наа чи манай хүүхдэд тохирохгүй контент байна гэж хэлэх нь гайгүй бах. 70% нь тэгж орж ирж байгаа. Дахиад нэг 20% нь бол дэлхийн том паблишерууд байна. Нэг яг 10%, нэг 100 ном нь яг Монгол номнууд баг. Монгол өв уламжлалын сэдв яг 100 ном байгаа. Тэрэн дээр бол биднээс Монгол зохиолч зурагч нартайгаа хамтраад ажиллаж байгаа. Хуучин ном оруулахгүй нэг онцлог. Хуучин сайн номнууд байх үед байгаа. Гэхдээ альва юм сайжрах хэрэгтэй. Орчин үеийн хүүхдүүдэд таарсан агуулга хийхин тулд үг хэллэгт ялангуяа хүүхдийн ном дээр үгнүүд маш чухал байдаг. Тэгээд дээрээс нь тэр параграф хоорондын зай нэг удаадаа олон мессежийг ингэж хойлж өгөөдөж өгч болохгүй те нэг удаадаа яг нэг мессеж өгөх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгэхэд юу гэдэг ингээл 1000 үлгэрийг нэг дотор оруулсан ном гэд би тийм амар дург байхгүй. Тэр чи одоо ингээд зүгээр л хүүхдэд аргалж байгаа л одоо асуудал байна. Биднээсийн концепц болохоор нэг юм давтамж. Одоо ялбаа ямиг ямар ч юмыг хүн сурахгүй нэг байхгүй. Ерөөсөө л давтамжтай. Тэгэхээр 7 хоногт нэг ном гэд явж байгаа. Тэнгүүд яг тэр 7 хоногт тэр хүүхэд 3 цаг зарц болох. 3 цаг номныхаа хийсгийн уушин дараагийн сүн уушин. Яг ингээл 7 хоног болгоно нэг ном л гараасаа гардаг. Тэнгүүд биднээс зузааныг нь хитэн үсгтэй, хитэн агуулгатай юутай гэдгийг нь маш нарийн тооцоод тэр хүүхдэд тэр 7 хоногт энэ ном яг таарах юм байна. За тинейжрүүдэд 15-аас 16 насны хүүхдүүдэд намар эморлын номнууд нь орчих гэдэг шүү дээ одоо. Цагаагаар солигч ингэж бүх юм би физиологтой холбоотой. Тийм. Цагаан сараар одоо Монгол өв уламжлалын номнууд мэдлэг хүндлэх ёс заалгах гэдэг юмнууд одоо 8 настай хүүхдүүдэд ордог ч юм уу та. Ингээд ерөөсө тэр хүүхдэд тохиолдож болох юмыг 3 наснаас нь ахуулаад 18 нас хүртэл тохиолдож болох юмыг давтамжтайгаар ингээд оруулчих. Тэгэхээр хүүхдүүд ерөөсөө нэг биднээс нэг өглөө босоо шүдэ угаахгүй гарахад нэг бүтэн өдөр зөнгөө эвгүй байдаг шээ. Яг тэрэн шиг тэр хүүхэд тэр 7 хоногт ном уншаагүй байвал тэгээд нэг юм одоо бараг л бие маажаад байдаг шиг тийм болтол нь хүүхдийг номдорт болгочих гэж. Тэгэхгүй бол одоо бас нэг юм анзаараа 10 жилийн хүүхдүүд 12 дугаар анги төгсөхдөө одоо муу сурсан гээд сургуулиас нь хасж байгаа юм бол байхгүй. Аргалж байгаа л төгсөж чинь. За тэгээд их сургууль яаж иж байгаа л орно. Их сургууль төгсөхгүй болохгүй гэдэл хүчээр оруулж. За тэгээд аль нэг их сургууль дипломтой болж л байд болоо гэж ээж аваад бодоод хүүхдүүдийн тэр өөрийнх нь тэр шивээс хийх урлаг одоо юу гэдэг тэр юмыг нь ерөөс сонсгүйгээр их сургуульд оруулчихж байгаа. Их сургуульд орсон юм чинь төгсчл таараа. За тэгээд яг ажилд оронгууд баларж байгаа байхгүй хүүхдүүд маань бараг бичиг үсэг тайлбардаагүй хүүхдүүд одоо энэ том компаниудаар ажиллаж байна. Хүний нөөцийнхэндээ бид саягаар ажилладаг. Хүний нөөцийнхэн гэж за энэ өөрийнхөө танилцуулгыг ингээд зүгээр гараараа ингээд бичихлээр чадах нэг ч хүүхэд байхгүй байна. Алаг хонгор өрсөн минь оюуны мэлми энд нээгдэж амьдрал турших нь эрдмийн гэгээ дагаж цацрна. Урлагт мөнхрөх гоо сайхан утга төгөлдөр мэдлэг мэдрэмж авьяас эндэл цомрлогон дэлгэж уйхан замбуу твийн наран адил эндээс төгөн дэлгэрнэ. Энэ өргөнд саатахтаа би оюун санааныхаа ертөнцид тоглодог. Ном бол оюуны хоол, тархины тэжээл юм. Энгийнээс эгэлгүй түргэх. Энэ бол Majestic. Сайн паблишерууд амар гоё номнуудыг ингээд за яста энэ лал ингээд бүгдээрээ ингээд амар дуртай номнуудаа гаргалаа. Одоо энд маш их ном байна шүү дээ. Ингээд өмнөөс нь одоо тэр паблишеруудынхаа өмнөөс ямар их зориг вэ те бизнес моделийн хувьд бол энэ бол
тэнэглэл واخгүй юу? Энэ номыг зараад мөнгө олно гэж бодож яддаг тий. Тэгээ хаширахгүй сүүлийн 10 хэдэн жил одоо ингээд ном муу зарагдаад хүмүүс авахгүй энэгээр мөнгө хийхгүй байгаа нь тодорхой алдагдaltaй яваалгаа. Паблишеруудын чи анзаар дандаа өөр бизнестэй байгаа. Тэр бизнесийн ашгийг дандаа ийшээгээ оруулаад хэвлээлэх. Тэгээд зарагдахгүй мөртлөө л хэвлээлэх. Тэгээд нэг хэсэг зарж байгаа л найзуудаа бэлэглээх. Тэгээд сэтгэл нэм да. Нэг ийм номон дуртай хүмүүс энэ салбар руу орж ирдэг гэж боддоо шүү дээ. Жишээ нь чи дуртай юу эсвэл бизнес гэж харж орж ирж байна. Орж ирж байна. Би бол манай эхнэр номон дуртай. Би яаж юм гэхлээрээ юу гэмдэ Монголд буцаад ирсэн шалтгаан нь бол илүү цэглаасан төсөл мөслөгийг юм мега төслүүдийн юм бодоод ирсэн. Ирээд би нэг хэд хэдэн хүмүүстэй уулзаад би юу яага гадаад Монгол олон жилдээ юугаа хийгээ яваад байгаа юм те. Монголд бас нэг юм асуудлууд байна. Энэ шийдээ. Тэгээд энэ цэглаасны асуудал биш юм лээ. Одоо хаягдчихад байгаа энэ хүүхдүүд гэр орол моралаар яваад үзэхлээр бас эвгүй шүү дээ те. Ямар ч хэсэн буцаж ирж амьдрий гэж шийдээд тэгээд тэрэндээ анхандаа ирэх байсан шалтгаан нь болохоор цэглаасан зөөсөн тэрийг төслөө хэрэгжүүлж байгаа зогсоогоод шууд хүүхдийн иймэрхүү салбар руу шууд орчиж байгаа. Кофе шоп моп гэдэг өөртөө амар бизнес болно хэсэг амрын энтер гэж бодож исэн. Америкт явж исэн бизнес бол амар successful амар happy айгуугаа амьдарч исэн. Монгол тэгээд ирээд одоо энэ Magic Box тэгэл ингээл энэ төслөд хийгээд байгаа шалтгаан ч ерөөсөө яг энэ хүүхдүүдэд хайж агаад хэдэл хүүхдийн мөнгөөрөө архи авч удаг хүүхдийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг залах уу тэг ингэ байгаа асуудал айгуу хэцүү санагцаахгүй юм. Тэгээд эргүүлээд тэрийг засахад бас амарх юм шиг санагдсан. Яг тэгвэл тэрийг засъя гэж бодож байгаа маш олон хүмүүс байгаад байна. Тэгээд тэрнээсээ хамтраад ингээд юм хийгээд яваад боллоо байна. Амар юм том юм хийгээгүй. Зүгээр л биднээс нэг юм жишг нэг юм хийгээд үзүүлээл тэгээд болж байвал дараа нь өөр нэг жишг юм хийгээл үзүүлэх гэл яваад байгаа гэсэн үг байхгүй. Magic Box-ыг бол хийгээл эхнийхээ нь хийгээл үзүүлсэн хүмүүс тэгээд амар гой ном хандуулаад бүгдээрээ ингээд явсан. Тэгээд нэг хэсэг мартаад ирэнгүүд нь дахиад нэг хийж гэн. Одоо юу гэдэг нь ингээд үргэлжлүүлсэн. За Cloud Library-г бол номын сан ийм байвал яасан бэ гэж. Үнцэг шүү дээ. Тий. Тэгэхгүй ингээд одоо энэ би одоо шууд хэлээ улсын төв номын сан сая шинээр хийлээ. Надад бол үнэхээр таалагддаг. Гой барилгатай болж. Тий. Хүүхдүүд очоод яг хаана яаж тоглох юм бэ гэдэг талаас нь бодог байгаа байхгүй. Тэр айгуу гоё том барилгал байсан. Тэгээд айгуу гоё л их л номтой юм шиг байна. Би зүгээр тэр би одоо энэ төслөд хийхдээ дандаа өөрөө яг нэг 6 настай цалан болж байгаад хийдэг байхгүй. 6 настай цалманд юу хэрэгтэй байна? Шат гэт чи ингээд намхан байхгүй бол одоо бүх шатны левел нь иймэрхүү өндөртэй байгаад чи ингээд дэше өгч чинь ингээд бодхолоор амар хэцүү шүү дээ тий. Тэгэхээр ингээд бүх юмыг яг хүүхчиг болж байгаад хийх хэрэгтэй юм шиг санагдаад байт. Тэгээд тэр мэрийг ер нь тооцож үзэхгүйгээр айгүй юмнууд ер нь хийж чинь. Тэгээд тэрэн дээр илүү ажиллаж байна. Тэгээд хүүхдийн зохиолууд бичдэг ч гэсэн хүмүүс юу заах байл гэдэг дээр ингээд ажиллаад байдаг. Тэгэхээр бид нүс бол яаж цэглэх гутч болох вэ гэж хүүхдүүдтэйгээ нийлж байгаа илүү тэр талаас нь итгэж байна. Хүүхдүүдтэй яг ийм зөв хуваарьтайгаар хүүхдүүдтэй цаг гаргадаггүй тэр үйл хайхрах хүсэрхийлэлт хүүхдүүдтэй тий тэгж байгаа эцэг хүүхдүүд бол амар хэцүү шүү дээ. Ер нь ямар ч тийм юу байхгүй төлөвлөгөө байхгүй багаас нь хүүхдийн мэрэгжил сонголтыг одоо жишээ нь Англид Oxford Town-д одоо жишээ нь мэрэгжил сонголтыг 4-р ангиас нь хүүхдүүдтэйгээ ярьж төлөвлөж ингэж явж байхад Монгол 12-р анги төгсөх үед миний хүүхд яах чинь. Тэнгүүд нөгөө хүүхдэд гэп авдаг л ч тийм. Тий, гэп авдгийг зөв. Гэхдээ бас нөгөө талдаа буруу байхгүй юу? Гэп авахаа мэдсэн бол анханасаа 6 дугаар ангиас нь 4 дугаар ангиас нь бэлтэж яах нь яасан тий. Гэхдээ тэнэг бэлтээд байгаа байхгүй юу? Их юм хийж бэлтэхгүй. Өөрийгөө ол гэдэг байгаа шүү дээ. Эсээ бичээд сургууль руугаа одоо тий Америкийн сургуульдууд тэнцгийн тулд эсээ бичдэг тий. За эсэн дээр чи яг өөрийнх нь дип дотор руугаа ороод би ямар хүн болох гэдэг юм. Би яах гэдэг гэдгээ бодох болохоос биш. Интернетээс баах юм ингэж уншиж яснаа тэрийг нийлүүлээд юу ч биш, хинч биш, чийч биш нэг тим юм явуулахыг хэлдэггүй байхгүй. Тэгээ их юм сурж байгаад эсэ би танаас сургууль би ийм юмнууд мэдэхгүй байна. Танаас сургууль ийм юмнуудыг заадаггүй. Тийм бол би танад орё гэсэн утгатай юм бичгээс би агуу хүн. Тэгвэл та манай сургуульд орж явах гэдэг чи тэгэл агуугаар л дуслаа гэдэг юм хариу өгч байгаа байхгүй. Эсвэл амар их тэгж нүддэг юм жоохон юм алсын хараагүй л одоо сургууль тэнцэх тийм автомат юм хийгээд байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Тий би манай аав ээж хоёр бол
баг хизээч одоо нэг ээж л нэг удаа хэлэхэд би бүр инээгээд ээжүүдээр инээжсэн байхгүй. Чи 9-д орж чадахгүй бол юу гэлээ? Чи 9-д орж чадахгүй бол өстой хогч шүү. Манай удам тийм хүн байгаагүй гэхэд би ээжийг шалаад ой загинцнаа чинь яг одоо тийм traditional ээж шиг загинж ийн гэд инээгээд тэгсэн чи ээж өөрийгөө бас шал инээсэн байхгүй. Тэгэхээр тийм level тэр ээж аав бол хизээч бит хоёрыг хичээлээ хийдэг ингэж зэмэлдэггүй. Өөрснөө л ерөөсөө хийх ёстой гэж орчдөг. Дураараа л өссөн. Гэхдээ дураараа байлаа гэд одоо юу тарих тамхи хэрэглэл ингээл солиороод явсан юм бол байхгүй гэдэг чинь тэг загнахгүйгээр одоо сургаад байсан юм байгаа юм шиг санагдчихна да. Бол ингээд юм хэлэхгүйгээр хийлгээд байдаг гэсэн л юм байна. Үлгэрэлдэг юм биш. Харин тийм шүү. Тэгэхээр мадуу нөө чиний хийж байгаа ажил чинь за би 1000 голын юм ярьснаас жишиг үзүүлчих. Хийгээд үзүүлчих гэдэг тийм л юм байна л да ер нь бол. Тэгээ баг тийм л юм байна л да. Сая ихэнх тойлын ярьжсэн шүү дээ хүүхдийн ном бичсэн гэдэг. Сая 6 насны дээр цомоог авчиж байгаа л бичдэг гэж. Цомоо өсвөр насны ном ер нь бичгүй. Тинейжрүүдэд маш их ном хэрэгтэй байгаа. Айнаа гэхдээ эцэг эхүүд нь эсвэл бол тинейжрүүд өөрснөө тэр номыг авъя гэж одоо зорихгүй. Бүх завгүй би хичээлтэй энэ төрөйгээд явж байгаа. Тэгэхээр бизнес талын цомоо маань болохоор энэ ном бичээд гаргаад орчуулад хүн авахгүй штэ гэд хэлэхгүй. Байгаа тий зөвхөн зүгээр эхэлцэн явж байгаа. Тэр юу гэхээр чи одоо жишээ нь бусдаас ингээд ийм юмнуудаараа дутуу тий одоо бүх талаараа дутуу мэдлэгээрээс дутуу тэрийг мэдрээд байна. Тэгээд том хүмүүс чамд ингээд юм хэлэх заавал сонсох хэрэгтэй. Тэр зовлонгуудыг бүгд ингээд дурдсан тийм зохиол одоо гарахын ер нь бол бодохгүй. Чалмагс автортай. Тий би л өөрөө бичиж байгаа болохоор тэгээд яг тэрэн дээр одоо жишээ нь нэг нь болохоор бүр жоох хөхтөх 3 настай тэр эцэг хөхөдөд зориулсан ном баггүй. Нөгөөт нь болохоор яг тинейжрүүдэд зориулсан зэрэгцээд ингээд хоёр өөр насны тэгс мөртлөө зэрэг гарах тийм зохиол. Baby нь бол зүгээр ямар ч юг одоо silent book гэж байдаг шүү дээ, ямар ч үсэг байхгүй. Ээж аваад тэрийг зургийг хараал ойлгоно гэсэн үг. Одоо жишээ нь хүүхэд өглөөс ирлээ. Нохон одоо дулаагаас ирж байгаа. Тэгээд орноосоо ингээд доош харангууд амар өндөр ангал шиг тий. Яг тэр ном бол нөгөө эцэг хүүдэд silent book-оор дамжуулж хүүхдийнхээ оронд өөрийгөө тавьж үзчихэл гэхэд томчуудыг ер нь хүүхдүүдийг ойлгох тийм ном гэх юм уу? Одоо тэгсэн чинь бид нар хүүхдүүд гэдэг их яриадсэн чинь бид нарыг ойлгодог төр маань хүртэл ойлгодог болоо ингээл янз бүрийн тарай гэж ярьж байгаа шүү дээ. Тэн дээр юу гэж бодож байгаа? Хүүхдүүдийг ойлгож байгаа шүү дээ. Тий. За яг одоо ингээд амар controversial тий. За либертар үзэлтэй хүмүүс бол одоо хүүхдэд үнэгүй юм тараалаа утгагүй тий. Тэгвэл ээж аав нь оюун санааны хувьд ядуу байгаа нь тэр хүүхдүүдийн буруу юм уу? Энэ хүүхдүүд дээр арга хэмжээ авъя гэхлээр ээж аав нь бизнес хийгээд мөнгөтэй болоод ирэхлээр оюун санаанд хөгжнөө. Мөнгөтэй болоод ирэхлээр хүүхдүүдэд юм авч өгнө шүү дээ. Тэгээд авч өгөхгүй байгаад байна. Магадгүй соёлын яам гэдэг юм уу? Тэ шахлан сайд жишээ нь энэ дээр яг мөнгө тавихтаа энэ төр ингээд ойлголтоо зөв өгөөд явах хэрэгтэй ч гэсэн мэдэхгүй. Тэрэн дээр би гайхчаантай ном авахгүй байгаа нь үнэн байна. Ном уншуулахгүй байгаа нь үнэн байна. Энийг бүгдээр хөлөнд зөвшөөрөх хэрэгтэй. Бизнес бол бизнесийн зарчмаараа явах хэрэгтэй. Тэрэн дээр agree. Гэхдээ нийгэм маань өөрснөө энэ иймээр хүүхдэд хөгжүүлэх хэрэгтэй гэдэг дээр ойлголт муутай байгааг таниулах арга хэмжээг нь хамтраад одоо хийвэл яасан. Тэгээ таниулаад араас нь тэгээ номоо яах гэдэг маань амар хэцүү баг боломжгүй ажил байхгүй. Тэгээ хамтрыг гингүүд эргүүлээд биднээсийн санааг хулгайлж агаад төслөд хэрэгжүүлэх юм уу? Тэгээ хэрэгжүүлэхдээ биднээсийн санааг ядаж төгс хулгайлахгүй одоо тэрнийхээ 10% нь оромдоод гол санааг нь хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдол зөндөө байна. Одоо би тэрийг одоо хэлэлтэй биш. Гэхдээ ямар ч гэсэн төрийн байгууллагт ирэмдүүлсэн. Тийм. Тэднээс ч амар штэ. Тэгээд эргүүлээд одоо тэрийг шүүхтийн инээдрээ ихлээр оюуны өмчийн газар гэж ер нь хэцүү газар байгаа штэ тий. Нэг ч юм уу. Тий. Тэгэхээр яг тэгээ энэ болгоны чи өөрчлөх гээд яг талаар үеийнхнийгаа өөрчлөх одоо энэ нас бид хүрсэн үеийнхнийгаа өөрчлөх нь угаасаа худлаа юм байна. Тэгэхээр хүүхдүүдээр ажиллая. Хүүхдүүдээ л өөрчлөе. Хүүхдүүдээ л өөрчлөе. Гэтэ гадны сайн жишээнүүд зөндөө байна. Ялангуяа чи гадаад харилцаа сайтай. Мэдээлэлтэй орхон байгаа гэсэн. Тэгэхээр сайн жишээнүүдээс
энд бас чиний ажил тусаж байгаа болов гэж боддог шүү дээ. За жишээ нь Солонгосоор Тийм. бодлогын бүр номыг бол маш сайн дэмждэг болсон. За одоо чинь хятад одоо тийм хятад орны одоо жишээ нь шар мөрөн архо юу ч гэдэг тийм одоо энэ бүх юмнуудыг ном болгоод зохиолтой мэдлэг өгүүлсэн юмтай болгоод хятадын тэр хавьд байдаг тэдэн мянган жилийн түүхтэй гэсэн гэдэг номнуудаа дэлхийн бүх улс орнуудад хэвлэж байгаа. Ингэж хэвлэхдээ хятадын засгаас нь тэрэн дээр грант өгөөд за энэ номнуудыг ингэ шүүгээд танаа улсад гаргаад ингэж зарна шүү гэд ингэж явж байгаа. Энэ нь бол хятад өөрсдийнхөө соёлын дархлааг бий болгож байна шүү дээ одоо тийм. Тэр юм бол манах, энэ юм бол манах гэд ингэж дархлаа болгож байгаа. Энэ тал дээр Монгол яг юу хийж байгаа? Ягаад тэгэхээр яг ном гэхэр чинь би ч бас нэг мөц санч нэг 20 жилийн салбараа мэдэн штэ. Одоо 1000 ном хэдэн гарсан ба гэсэн. Талтаалыг орч. 500 ном. Ер нь тэгээд амар хэцүү байсан. Тэгээд дахиад нэг 500 гаргачаалыг болчих гээд байгаа. Нэг фонд хүрчиж хүний сэтгэл амардаг штэ гэдэг шиг. Тий, гэхдээ яг нөгөө сүүлийн үед гэхдээ би багийнхнаагаа ч гэсэн зоригжуулж одоо юу ч юм магадгүй энэ Непко Китсийн хамгийн оргилтэй хамгийн гоё байсан мөчч биш магадгүй шүү дээ. Энэ ингээд хизээ байхдаа ингээд зохиолн дутаад тий борлуулалтанд зохиолосоо төрүүлж явдаг байсан тий. Одоо жишээ нь күн сургуулийн хүүхдүүд биднес номоо 1-7 хоног хоцорчихгүй одоо үнэхээр амжихгүй тэр насны тэр ангид өгөх ёстой номыг биднес хоцроод хэвлэлтэн өгөөд амжихгүй гарахгүй. Тэсэн чинь ууралж байгаа байхгүй юм тэр хүүхдүүд. Энэ л өнөختөө биднес яах юм юу унших юм гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр биднес хэрэглэгчдээ бэлдээд ингээд эхэлсэн байна. Бүр номоо нэгч чинь хүүхдүүд одоо 3 дугаар анги хүүхдүүд ч тийм ном бүр унших гад ингээд ууралж ийн гэдэг чинь өөрөө бүр амар гоё ингээд загнуулж байгаа мөртлөө амар happy загнуулж байгаа. Цаан чинь нэг хүмүүс ажилласаа хийгээд ингээд. Тийм 7 хоног болгоныхаа уншаад одоо тэгээ өмнө говьт байна. Тэгэл завхны тэр төдөвтэйгэн хүүхдүүд байна. Бүр амар хөрхөн уншсан ном болгон дээрээ дандаа ийм зураг зурдаг, дуу зохиоцсон байна. Ингээд аюу гоё байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн нь оновшаал ингээд явуулах. Магадгүй Непко Китс одоо хамгийн гоё жилч биш магадгүй хамгийн ачаалттай байгаа ч гэсэн хамгийн одоо тэр процессоо одоо enjoy хийх жил. Энийг дуусчаад яг ин офс дээр хэдүүлээ суугаал нэг юм жоохон өдөртэй байхад байх юм уу яах вэ те. Ойлгогийн Majestic номын төлөв бичлэг хийж энэ тэгэхээр ингээл эргэн тойрноо харахаар ер нь залуучууд л ном харж явж байгаас та ингээл хүүхдүүд амист ороод ирчихсэн те. Дараагийн үйл гоё лээ те. Тий, ирээд бол ингээс харагдаад байгаа. Тэр болтол тэгээд манай яг хоо тэгээд одоо өнгөрсөн жил хийж нэлээд номын дэлгүүр хаагдсан те. Ном бичдэг байсан хүмүүс Puzzle Live хийж явж гин тэгэл ингээл Puzzle Live хийх нь муу гэж байгаа юм биш. Гэхдээ яг энэ нэг educational-тэй нэг юм нийгмийн одоо чиглүүлж байгаа энийг тий энийг авч явж байгаа хүмүүс нь ингээд багасаад буцаад нэмэгдээд ингээд яваад байгаа нь илүү өшөө нэмэгдэх тал руугаа оруулах илүү зүгээр л байна. Цаг уялганд нэг давуу болон сул тал байдаг тий. Төрж байгаа нь магадгүй дараа үеийнхээ одоо хүмүүсээ гаргаж ирэх зориулагдаж иж мал. Тэгээ сайн талаас нь хараад. Нөгөө яг би одоо жишээ нь өөрийнхөө хамаатан мумтай хүмүүсийг ингээл одоо юу гэдгийг номлоо орлоо гингүүд хэл бодож байгаа ч гэсэн өмнөөс нь маш их мөнгө алдахандаа, маш их цаг хугацаа алдахандаа гэхдээ өөрөө маш дуртай юм байна те. Эргүүлээд ингээд зөндөө хүмүүс ороод ирэнгүүд нь бас баярлалаа байхгүй зөндөө ном. Биднес хизээш номынхан бол өөртөө энэний ном их зарагдаад минийхийг авах гэжсэн чи энийг авчлаа гэж биднес хизээс хийдэггүй те. Номын угаасаа дутагдaltaй байгаа. Угаасаа одоо ийм их ном байгаа ч гэсэн ер нь бол маш их хүмүүс байгаа. Тэгээ ном авах хэрэгтэй байгаа гэдгээ ойлгож эхэлж байгаа ийм үе байхгүй. Тэгэхээр publishing house харин их болоод их ном гарах тусмаа нөгөө энийг аваад ном дуртай болоод ирэнгүүт хүүхдүүд том болоод ч гэсэн номнууд аваад ингээд явна гэсэн үг. Тэгэхээр ер нь гоё номнууд их гарах тусмаа аль талдаа л шүү дээ гэсэн. Энэ салбартаа. Тийм. Бусад салбарууд дээр бол яг хөө тэгэл хин энэ одоо юу одоо энэ бүсийг хин хэмтгэ оруулж ирж байгаа гэдгээр өөрчлөлтөг бол манайх дээр бол их ном орж ирэх тусмаа одоо хамгийн анхны кофе шоп Монголд ханж байсан те мэдээж ашиггүй ажилласан байж хараа штэ нэг кофег 5,000-аар зарна гэдэг нь солиорлтой. Олон кофе шоп ороод ирэнгүүт хүмүүс хэрэглээ сурчиж штэ. Тэр шиг номыг маш олон газрууд
оруулж ирээд хүмүүс уншаад нийтээр ном унших дуртай. Би амар гой мөрөдөл гэл ингээл шал худлаа л та. Гэхдээ ирээдүйд болцгоос тийм мөрөдөл нь юу гэхээр Монгол хүний identity, монголчууд ер нь юугаар онцлог юм гэхэлэр нэг юм амар л ном уншсан л хүмүүс байдаг шүү дээ гэл нэг тийм те. Ямар ч сэдвэр ярьсан ингээд мэдчихдэг айгу сонин тийм хүмүүс. Монгол хүн ямар ч сэдвэр ярьсан хүмүүс хэн бэ гэж асуухад монголчууд уу гэж асуухад нь харин тийм ингээд хариулждаг. Тийм болчих юм бол амар гомжсон. Гой мөрөдлөө те. Чимээтэй номын сангаас Majestic хэрэг. Хан би офисаа ингээд гарахгүй нэлээд удсан л юм шиг байгаа. Энэ ном гарсан биш, энэ ном гарсан биш тэгэл ингээд амар их номноо тий. Энэ ирсэн юм биш тийм ээ гэл хин орчуулж үгээл харах гад л байна л да. Энэ бүгд ингэ одоо бичлэг дуусгаж байгаа. Тэгвэл тухтаас номын дэлгүүрээр аялаарай. Бас нэг амралтын өдөр байна да тийм. Амралтын. Дахин амраа. За. Баярлалаа тань. Тэгээд энэ жил 3 уулзсан юм чи эх жил 4 уулзах юм гэлөө. Одоо хийгээсэй гэж найдаж байна. Номын баярыг олон болгол яасан, удирдлагыг болгол яасан гэж бодож байна. Чамд их ажид болох ч гэсэн одоо тэгвэл бас их гоё нэг ч. За. 12 сарын арга хэмжээгээр уулзъя. За тэгье. За баяртай.